Гадаад харилцааны яамны консулын газрын захирал Ган Хоёгийн ярьснаар за хурц нь хоёр орны дипломат харилцаа, хоёр орны ажлын журмаар өөрөлдөх юм бол нууц хэлэлцээр гэрээ байгуулахаар Англи улсыг зорьсон гэж байсан. За тэгвэл Англи улсаас хурцад зориулж ямар ч албан урилга хургуулаагүй, ямар ч нууц хэлэлцээр, ямар ч нууц уулзалт байгаагүй байна. За үүнийг нь юу баталж байна гэхээр Англи улсын дээд шүүхийн вебсайтанд за хурцын шүүх хурлын талаар болсон процессыг нэг нэнгүү дэлгэрэнгүй бичсэн протокол байгаамаа. Тэгэхээр та бүхний энэ харж байгаа вебсайт бол Англи улсын дээд шүүхийн вебсайт байгаа. Тэгэхээр энэ вебсайтад хурцын шүүх хурлын үеэр болсон бүх процессыг бичсэн байгаамаа. За хэрвээ үүнийг уншиж судалж үзэх юм бол за хурцад зориулсан ямар ч албан урилга ирүүлээгүй. За хурцад өөрөлдөх юм бол Английн талаас ямар нэгэн ажил төлөвлөөгүй байсан байна. Хурц албан ажиллаар явж байгаад Английн талд баригдсан гэж байгаа ч түүнд ямар ч албан ажил төлөвлөгдөөгүй байжээ. Шүүх хурлын протоколоос уншихад Монгол улс Англи улсын нууц албаныхантай хамтын ажиллагааны холбоо тогтоож хамтарч ажиллах саналыг удаадараа явуулж байжээ. Энэ саналыг үндэсний аюулгүй байдлын хорооны ерөнхий нарийн бичгийн дарга цагаан дээр анх 2009 оны 12 сард эхлүүлсэн байна. Мөн ижил тушаалтан их төвшин Англи улсад суугаа элчин сайд Алтан гэрэл байнгын хорооны нарийн бичиг нархуу мөн байнгын хорооны дэргэдэх олон улсын салбар хариуцсан тэргүүн чинүүхэй нар оролцсон Английн элчин сайд мөн бусад албаны хүмүүстэй утсаар ярих, уулзал зохиох, мэйлээр харилцах гэх мэтээр холбогдож байсан байна. Энэ бүх материалтай шүүгч Лорд Мосис танилцжээ. Энэ бүх мэйл хаяг утсаар холбогдох гэх мэт үйл явц нь Английн нууц албатай хамтрах зорилготой байсан юм. Монголын тал өөрсдөө санал болгож, өөрсдөө хүчээр маягтай шаардаж эхлүүлсэн нь протоколоос харагдаж байлаа. Мөн элчин сайд Диксон цагаан дартай уулзсан уулзалтынхаа тухай ач холбогдол өгөх боломжгүй үр дүнгүй уулзалт болж өнгөрснийг дурдсан байна. Өөрөөр хэлбэл нууц албатай хамтран ажиллах яриад санал нь аль аль талдаа нийтийн эрх ашгийг хамгаалах биш учраас хэрэггүй санал гэжээ. Ийхүү Монголын талаас Английн нууц албатай хамтрах гэж буу юм болсон байна. Тэгээд албаны дарга болох хурцыг танаа албаны даргатай уулзуулах шаардлагатай байна. Тийм боломж байгаа юу гэж ноён Хопкинсоос нархүү утсаар холбогдож асууж байжээ. Харин Английн нууц албаны дарга Сэр Рикардсон уулзах боломжгүй маш завгүй гэдгээ илэрхийлээд байхад хурц яагаад Англи явв? Энэ мэд хурцтай Английн талаас уулзах хоёр орны харилцааны талаар хэлэлцэх ямар ч ажил байгаагүй гэдгийг шүүх хурлын протоколоос уншиж болохоор байгаамаа. Хурцыг гаргаж авахын тулд өмгөөлөгч нь болоод Монголын тал тусгай даалгавар гүйцэтгэж явсан халдшгүй дархан ям бэрхтээ гих мэтчлэн түүнийг өмгөөлж байгаа ч шүүх хурлын протоколоос уншихад шүүгч Лорд Мосис хурц нь эдгээр дархан ям бэрх тусгай үүрэг гих мэтийн алинд нь ч огт хамаарахгүй гэдгийг олон улсын хуулиудтай уялдуулан нягт нямбай тодорхойлж хэлсэн байна. За энэ мэтчлэн Англи улсын шүүхийн вебсайтанд хурцын шүүх хурлын талаар нэг нэгэнгүү дэлгэрэнгүй бичиж олон баримтыг дэлгэсэн байна. Шууд болортой амьд байлаа.